За улсын хурлын гишүүдийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах хариуцлага тооцохтой холбоотой хуулийн төслийг боловсруулж эхэлсэн байна. За энэхүү хууль батлагдвал тэргүүн игнэнд намын жагсаалтаар сонгогдсон гишүүдтэй улс төрийн намууд сэлгээ хийх асуудал хөндөгдөх төлөвтэй байна. За түүнчлэн хууль зүйн тодорхойгүй байдал үүссэн гэх шалтгаанаар бүрэн эрхээ эдэлсээр байгаа улсын хурлын гишүүнд аваагийн цогт баатрын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна. За улсын хурлын гишүүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах тухай улсын хурлын тухай хуулийн 9-р зүйл заасан байдаг. За үүнд өөрийн хүслээр чөлөөлөлт хөргөдлөө өгсөн, эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон, ерөнхийлөгчөөр сонгогдсон, үндсэн хуулийн зэцээс эргүүлэн татах үндсэлтэй гэсэн дүгнэлтийг улсын хурл хүлээн авсан, гэмт хэрэг үйлдэлсэн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон, нас барсан гэсэн тохиолдлуудад эргүүлэн татаж дараагийн хүнийг нь сонгодог хуультай. Тэгвэл эдгээрээс гадна улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах нэмэлт заалтуудыг улсын хурлын гишүүн Баярбаатар, Эрдэнэ зориг ногоон намын дарга улсын хурлын гишүүн Батбаатар нар боловсруулж байгаа юм байна. За энэ хуулиар үндсэндээ намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг сэлгэх эрх зүйн орчин нэгдэнэ гэж үзэж байна. Энэ хүмүүсийг ингээд дархлаад гайдаг, ийм орхидог, ийм байлагмааргүй байна гэдэг зүйлийг иргэд сонгогчид байнга л бүх цаг үеийн сонгуулиудаар ярьж байдаг. Тэгэхээр их хурлын гишүүд одоо хуулиар хүлээсэн үүрэх ёстой, хариуцлага, ёс зүй гэж байгаа, хуулиар хүлээсэн үүрэг гэж байгаа, эрх гэж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд ажиллахад алдаа дутагдал гаргахад их хурлын гишүүдийг эргүүлэн татах тэр боломжийг бүрдүүлэх тухай л асуудал. Нийт эрх ашигаасаа одоо ухруул яах вэ гэдэг юм асуудлууд дээр нэлээдгүй асуудал ярих хэрэгтэй. Энийг дагаад нөгөө бүрийн эрхийн асуудал те бүрийн эрх нь өнөөдөр дархан бүрийн эрхтэй байх хэрэгтэй юм уу, эсвэл хэсэгчилсэн бүрийн эрхтэй байх хэрэгтэй юм уу? Ямар тохиолдолд бүрийн эрх нь тэр хүнийг хамгаалдаг бүрийн эрх биш байхгүй юу? Тэр мандатыг хамгаалж байгаа байхгүй юу? Тэгсэн энэ мэргэжлийн ёс зүй. За жагсаалтын гишүүддээ салхи оруулах сонирхол аль намуудад бий. Энэ ч утгаараа Монгол Ардын нам Эрдэнэ зориг ногоон намаас дээрх хуулийн шинжилтийг хамтран боловсруулж эхлэв байна. Эрдэнэ зориг ногоон намын хувьд Нарантуяа Нараа гишүүнийг жагсаалтын 5-д бичигдсэн хүнээс солих сонирхол байхыг үгүйсэхгүй. Харин Монгол Ардын намын хувьд тойргийнхан болоод жагсаалтын гишүүд дотор хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа болоод намын үзэл баримтлалын эсрэг байршуултай гишүүд цөөнгүй бий. Иймээс ч улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах нэмэлт зохицуулалт нь төсвийн тодтголын дараах улс төрийн халуун сэдв болохоор байна. 126 гишүүд бол томсгосон тойрог болон намын листээр сонгогдож орж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бас зохицуултууд нь жоохон өөр байх шаардлага байна. Ер нь бол цаашдаа бол бид нар энэ жагсаалтын гишүүд байна уу, тойргийн гишүүд байна уу? За эхний ээлжинд одоо мэдээж энэ жагсаалтаар орж иж байгаа гишүүдийн асуудал яригдтал байгаа л та. Байнгын орооны саналаар санал хураалт явуулсан. За нөгөө төгөр Монгол Ардын намын баг хурлын үеэр гишүүн болсныхоо дараа намын баталгаа авсан гишүүдэд эргүүлэн татах асуудал хүчтэй яригдсан. Энэ ч утгаараа улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тооноор орж ирсэн гишүүдэд сэлгээ хийх асуудал хөндөгдөхнэ. Зөвхөн ял авсан ч гишүүн болохоос өмнө болсон хэрэг гэдэг шалтгаанаар шүүхийн шийдвэрийг үл тооцоор байгаа даваагийн цогтбаатар гишүүний асуудлыг мөн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэл гаргана гэсэн хүлээлттэй байна. За түүх сүхүүд 2013 онд буюу өмнөх холимог тогтолцоог нэвтрүүлсэн сонгуулийн дараа улсын хурлын гишүүн Бацандангийн зүгээс мөн дээрх асуудлыг хөндөж тойргоос сонгогдсон гишүүнийг тухайн тойргийн сонгогчдын нь 3-2-оос дээш иргэд эргүүлэн татахыг дэмжсэн тохиолдолд харин жагсаалтаар сонгогдсон гишүүнийг тухайн улс төрийн намын төв байгууллагаас эргүүлэн татах хүсэлт гаргаж улсын хурл хүлээн авсан тохиолдолд хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгар болгодог байх хуулийн зохицуулалтыг боловсруулж байсан юм а. За тэгвэл энэ удаад түүх давтагдахыг үгүйсэхгүй байна.